Өглөөний мэнд. За би өнөөдөр Сидней явах гэж байгаа. Энэ удаад ямар зорилгоор явах гэж байгаа вэ гэхээр бизнес trip-ээр буюу бизнес аяллаар гэх юм уу та явах гэж байгаа. Гэтэ би энэ удаад нэг л хоноод ирнэ. Манай компани болохоор Salesforce гэдэг нэг систем ашигладаг байхгүй юу? Тэрний ивент нь маргааш Сиднейд болох гэж байгаа юм билэ. Тэгээ манай компанид 2 урилга өгсөн гэсэн. Тэгээ захирал бод 2 тэр ивентэд нь явах гэж байгаа. Өнөөдөр өдөр 2-оос нислэгтэй. Тэгчээд маргааш орой 9 үед буцаад түрээд ирнэ. Тэгээд би багасаа ер нь дандаа ингэж энэ тэнд орнуудаар ажиллаараа явдаг болох юмсан гэж мөрөөддөг байсан аахгүй. Жохондоо болохоор би дипломатч болох юмсан гэж мөрөөддөг байсан. Би одоо хэдийгээр дипломатч болоогүй ч гэсэн аяллаар биш компанийнхаа шугамаар ийшээ тийшээ явахаар багийнхаа мөрөөдлийг биелүүлээд байгаа юм шиг санагдаад айгуу гоё яагаад гэвэл би тэгээд Австрали ирснээс хойш ердөөсөө нэг ч удаа ийшээ тийшээ бизнес аялалд явж үзээгүй. Энэ миний анхны аялал болох чинь тийм болохоор амар бодолж байна. Тэсчээд ямар шүү байгаа бичлгүүдээ бас лог болгож хийндэ надтай хамт байгаарай. За онгоцоо үлээгээд airline-ийнхаа лонж суугаад байж гин. За буудлын дээр ирсэн чинь манай буудлаа айгүй тийм гоё нам гүм дүүрэгт байд юм байна. Айгүй гоё орчинтой газар байна. Би өмнө нэг цэвэрлэгээний ажил хийжсэн байхгүй юу. Тэгэхэд манай менежер надаа чи ингээд хотелд буух юм бол заавал аав нь ингээд нухлаастай нүггүй гэдгийг шалгаж байгаарай. Тэгэхгүй бол цэвэрлдэг хүмүүс нь айгүй цэвэрхэн хэрэгэлсэн орон гүнжлийн даваа байх юм бол тэрийг нь зүгээр үнэртүүлэгчид төр цацаад орхио явчихдаг шүү гэдээ надад хэлжсэн. Тэрнээс хойш би хотелд буух тоолондоо ингээд нухлаас заавал байна уугүй гэдгийг шалгадаг болсон. За би яг энэ газарт бүр Brisbane байхаасаа ирж орох юмсан гэж бодоод байсан. Нэг Япон олны газар байгаа. Тэгээд зорин энд хүрээд ирлээ. За эхний авсан хоол нь болохоор teriyaki соустай octopus. За уухамд болохоор эзүү шүү гэдэг юм асан. Энэ болохоор айгүй тийм цитрусны амттай бүр үнэхээр гоё юм байна. За тэгээ market fish бас авсан. Энэ бас амар гоё. Энэ халуун алкогольтой цай гэсэн. Тэгээ миний амьдралтаа ууж үзсэн бараг хамгийн гоё юм халуун тэгсэрний алкогольтой төрлийн уухам байсан баха. Халуун сакетай жоохон төстэй тэгтээ юм жимсний амттай юм байна. За хамгийн сүүлийн ол нь болохоор нуус ирсэн. Энэ бас үнэхээр гоё амттай байсан.
өглөөний минь би өнгөрсөн шөнө бүр амар сайн тухтай унтлаа. Энэ матрас бүр үнэхээр тухтай юм байна. Тэгээд би сая хэмжээ ингээд хэр зузаан ингээд хэмжээд үзчих бараг ийм зузаан. Манай гэрийн матрасаас бараг 3 дахин зузаан юм байна шээ. Тэгээд гэртээ бараг унтдаггүйгээр амар тухтай унтлаа. Би ийм матрас уулын гэртээ авмаар байдаг байхгүй даанч тэгээд түрээсийн байр гэдэг болохоор нүүж мөх тоолонд ингээд тэр матрасаа чирээд нүүж чадаач үгүй ч үү гэж бодоод тэгээд нэг матрасаа юу гэж боддгоо юм. Тэгээд өөрийн гэсэн байр авчих юм бол тийм тухтай гээд өгчүүлнэ гэж боддгийн. Тэгээд уртхан шиг л байр авч гэрээд өгчүүлж юм гоё матрас авмаар санагдлаа. Энэ үнэхээр тухтай матрас юм. Тэгээд жаад нэг өдөр байр авна. За одоо явж усанд орчоод гол ирсэн зорилго буюу ивентт явнаа. За нүрэ бодаад хуцаа өсөд бэлэн болчлоо. Одоо ивентт явцгаая. За одоо ингээд Salesforce Tower руу буюу ивент болох газар руугаа таксин суугаад явж байна. Дээшээ ороход ийм зочны үнэмлэх хөөгдөг юм байна. Tower-ын энэ үүдний лобби хэсэг нь бас аюу гоё юм байна. Энэ оффист ирсэн чинь Монголд гоё оффист ажилладаг гэсэн үеэ санчлаа. Манай одоогийн ажил болохоор ийм гоё оффист бол биш зүгээр л 2 давхар барилга байдیں۔ Энэ ивент нь барилгынхаа 48 давхарт нь болж байгаа. Тэгэд энэ давхраас Сиднейг бүр тэгэр чигт нь харах боломжтой байдаг юм байна. За энэ ивент нь болохоор өглөөний цайтай, өдрийн хоолтой, тэгээд дундуур нь юм жижигхэн снакууд, кейк гэдэгтэй. Тэгээд ивентээ дуусныхан дараа уухамаар бас дайлах юм байлээ. За хүмүүсийн бахан network гэдэг хийж гин. За тэгээд энэ ивентийг зохион байгуулж байгаа компаниас нь болохоор өөрсдийнхөө гаргасан шинэ фичерүүдийг танилцуулж байна. Энэ барилгынхаа нөгөө талаас нь бас Sydney Opera House харагддсан байна. Надаа энэ Salesforce-ийн офисоос хамгийн таалагдсан юм нь юу гэж мэдээж энэ харуулц өдөр нь гоё байсан. Тэрнээс илүү гоё нэг юм нь эднийх өөрсдийн гэсэн баристатай байсан гэж боддоо. Би үрдүс Австралийн офистой таарж байгаагүй. 48 давхараас 49 давхар руугаа шууд шатаар гарчтай. Тэгээд шатаар дэшээ гарсан чинь нэг кофе шоп маягийн байхаар нь би кофе авчаад мөнгө төлтөм болов гэсэн чинь энэ зүгээр ажилтнуудад нь зориулсан юм баристатай юм кофе шоп маягийн газар байсан юм байна. Сайн намайг энэ зөвхөн ямар гоё нүрэ бодсон гэхлээр нүрэ бүр тодруулаа бодчихлаа. За одоо ингээд Brisbane руугээ буцлаа. Миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Баяртай.